Хонхон дунаар шуунгуйлдээд хожмын өдрүүдээ зүгнэн баясаад гэрэлт ирээд бид тогтлон ярсан гинэн багын хөгжөөд жилээ насан үрдийн дуудад бодгоод намун үтшээр найрсан бүлжээ. Манай анги бол 1-р сургуулийн 12 ангийн анги одон чимэг багштай анги байгаа. Тэгээд 1-р сургуулийнхаа 73 дахь төгсөлтийн баярыг өнөөдөр хийх гэж байна. Манай анги 23 банд 13 охинтой байгаа. Тэгээд одоо баярыг хийж штэ сэтгэл ямар байна те? Ста маш өндөр байна. Шин баг нойргоо онлаа зүг. Ангийнхаа амч юу вэ? Ангийнхандаа амдаж тэгээд хичээлээ сая гээд ийш болоход хэдхэн хоног вэ шүү. Хичээлээ сая гэрээ хүссэн сургуулаа аваарай гэж байна. Одон чимэг багштай математикийн нэгнээс сурагчтай 12-ийн Г-ийн хамт олныг хөтлөж байна. Аргуулгаар ангидан гадаад төлөвчийн гадаад хэлээ хөгжлийн дэвтэр анги нийтийн аймгийн олимпиадад 1-р байна. Тэргүүн зэрэг 2-р байна. Бид зэрэг математикийн стандартны арифметик улсын оролдоонд аймагаас шалгарч улсын авраг анги. Тоогдож оюуны хөгжлийн анги нийтийн аймгийн олимпиад 1-р байна. Бид зэрэг Ихэд эрдмийн дэвтэр анги нийтийн аймгийн олимпиадад 3-р байр 3-р зэрэг 2 удаа хүрсэн байна. Мөн энэ ангийн урдгийн наадмын 3 удаагийн авраг ангиар шалгарсан бөгөөд захин орчинд эерэг хандлага түгээхний супер анги аймгийн уралдаанд 3-р байрыг тусгаар тогтмол шүлгийг аюул шууртын талбайд анхан болмороо зингүүлсэн иймхүү сайхан амжилтуудыг хүлээсэн анхан болгон байна. Халуун баярыг хүргэж гадаад ашин өвтөн авцгаая. Мөн энэ хүнтэй үргийг математикийн гонцгойлсон сургалттай 12-ийн Г-ийн сурагч их төвшөнд олгосон байна. Их төвшин сурагч маань олон улсын кенгуру уралдаанд 1-р зэргийн диплом, хүрэл медаль, арифметик математикийн олимпиадад 1-р байр, дизайн технологийн нисэх загвар хүрэл медаль, гадаад хэлний олимпиадад 1-р байр, өдөрчүүдийн аймгийн уран шалгаруулах волейболын тэмцээнд 1-р байрын шагналаар шагнагдсан тус амжилт байна. 2025 оны аймгийн англи хэлний төрөлцсөн олимпиадад 2-ын даван 3-р байр, хүрэл медаль, аймгийн англи хэлний нэгдсэн сургуулийн уралдаанд 1-р байр өргөмжлөл, аймгийн уран шалгаруулах англиар өсгөлийн тэмцээнд тусгай байраар шагнагдсан байна. Сурагчид эцэгчүүдтэй зуны сайхан өдрийн мэнд хүргэе. 99 жилийн түүхтэй сургуулийн маань 73 дахь төгсөлтийн үйл ажиллагаа энэ хичээлийн жилд 162 суралцагч 12-р анги төгсөж байна. Энэ хичээлийн жилд 12-р ангийн сурагчид маань олон бас амжилтуудыг үзүүлсэн байна. Самацгано намайг Гүрэн сод ирдэг. Би 12-ийн ангид сурдаг.
Атгад содонд 1-р сургуулиар овоглогдсон эрхэм багш нартай, сургуулийн нийт ажилчдаа, энд хүрэлцэн ирсэн бүх л эцэг эхчүүд, асран хамгаалагчдаа, мөн 12 дугаар ангиа төгсөж байгаа сурагчдаа бүгдэнд нь боловсролын бичиг баримт гардуулах ёслолын баярын мэндийг хүргэе. Юун төрөнд биднийг мэдлэг бүхний дээдээр тэтгсэн эрдэмт багш сургууль нөөцлөгчтэй чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхний бидэнд сургаж зааж байсан бүхий л зүйлсийг бид амьдралдаа гараад хизээч мартахгүй. Мөн үргэлж бидний ард бат зогсож, урам зориг харилж байсан эцэг эхчүүдтэй чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Хамтдаа инээж гонж баяр хөөрөөр дүүрэн байсан мөч бүхнийг бид хизээж мартахгүй, мартагдчихгүй дурсамж болон биднэрт үлдэнэ. Саяхан хэрсэн он жилүүд дурсамж болон үлдэж, сайхан үерхсэн нөхөд минь садаа замаар сууж, баяр гонгийн санаашиглаа энэ л өдөр задгаалж, баяртай уцрах хэрүүлийг багш нартаа өргөе дөө найз минь. Мөнгөн хөхний чигнэнээр мөрөөдлөө дэлгэн асад удах андуудаа аз жаргалын эрүүл тавиад багш нартаа өмсвөл ахархан энэ л өдрийг уулж, дуулж, баярлж, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. In closing, we would like to express our deepest gratitude to our beloved teachers who have guided us with wisdom and dedication. Everything you've taught us, your insights, your patience, and your lessons will forever remain in our hearts. To our parents, thank you for being our unwavering support system, always standing behind us with encouragement and love. The memories we created together, filled with laughter, challenges, and triumphs, will leave on us unforgettable moments in our lives. Эцний 12 дугаар ангиа төгсөж байгаа бүхэл сурагчдаа хандж хэлгээд ийшийн шалгалтаа сайн өгөөд бүгдээрээ өндөр оноог аваад хүссэн сургуультаа ороод эргээд энэ сургуультай ирээд ажиллах хүүхдүүдээ ажиллаад амьдралаа хөлөө болоод явахыг хүсье. Баярлалаа. Өвгөн зөвхөн хандаж сэтгэлийн салбараа хийсэн сад эрдэндээ халуун баярыг хүргэж гэнгийн сурагч бэ Зориг Эрдэнэтнийг шагнасан байна. Өөрийн амиас чадвараар ажиллагаа үеийн үеийн бандайран урдаг спортын өндөр амжилттай хадгалж илэрхийлж байгаа 12-ийн бэнгийн сурагч бэ Мандах жаргал таны шагнасан байна. Медалаар шагнаа. Эрхэм хүүдэд энэ сод эрдэнэтнийг эрдэнэтэй шагналаар шагнасан байна. Монголын сурагчдын холбооны дээд шагналаа эрдэм буюу алтан медалаар шагнав. Энэхүү эрдэм Монголын шагналаар Хэмээн таны шагнасан байна. Бид бүхний боловсролын бичиг баримтыг боловсролын газрын сургууль даргалзын хэлтсийн дарга Эрдэнэтийн Батуу багш маань үйлцэн ирсэн байгаа. Арвалын төгсөгчдөн амжилттай сургаж төгсөж байгаа эрхэм хүндтэй багш нартай сургуулийн захиргаанаас хүндэтгэл үзүүлгээд бэлэн болсон байна.
Энэхүү сайхан хүндэтгэлийг хүлээж авах хэмээн 12 дундаа боловсролын үнэлэх олгоо. Сургуулийн захирал Д. Дагшигма 2025 оны 06 сарын 08-ны өдөр гэжээ. Хүлээж авах хэмээн Одон чимэг өгштэй 12-ын Г ангийн хамт олноо хүндэтгэл өрж байна. Бүгд хэлсэн байна. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Ер нь гоё нөө. Тэгээд анх ингээд хэдэн жилийн өмнө ингээд сурагч болоод энэ сургуультаа ингээд орж ирсэн. Одоо ингээд дайцны ингээд төгсөөд гэрчлэгээ авч байна. Тэгээд ер нь сэтгэл бол их сэтгэл хангатай байна уу. За түрүүч гэсэн аав ээжтэй багштай хандаж байна. За тэгээд юу түрүүнд мэдээж аав ээж маш их талархъя. Тэгээд дараа нь багштай аав ээж маань ингээд багш тэгээд ер нь энэ хүмүүсийн ачаанд ер нь ингээд үдээ зэрэгтэй өсч байна доо. Тэгээд баярлаа. 12 жил сургуулаа төгсөх жоох үед гонигтэй ч гэсэн үнэхээр гоё байна. Тэгээд нэг гэрчлэгээ авж байгаа төгсөж байгаа 12 дугаар ангийн найзуудаа төгслийн баярын мэнд хийж хэлье. Урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үер хэлмэн эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаа Алтан одонд ерөнхий боловсролын 1-р сургуулийн Одон чимэг багштай 12-ын Г ангийн сурагчдаа одоо өнөөдөр мөнгөн хонхны бариад тэмдэглэж байгаад нь амжилт хүсэж одоо цаашдынх нь ажилт нь болон сурлагт нь өндрөөс өндөр амжилт хүсэж эслийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийг хүсэж ирэж байна. Намайг Чинбатсын бэлгүүн гэдэг. Би энд 12 жил сураад өнөөдөр төгсөж байна. Тэгээд сэтгэл санаа үнэхээр өндөр байна. Бид 1-р ангиас 12-р анги хүртлээр эрдмийн далайд ном гэх зүйлээр сэлвэрдэн ачт багшаараа хөндлүүлж бид ингэ суралцж ирсэн байгаа. Бид энэ хүү сурсан хэрэгцээг заавал ажил мэргэжлээр гарч эцэг хийхээ бахархыг төрүүлж их үүрэг хүлээж авах болно. Энэ хугацаанд бид найзалж нөхөрлөж мөр зэрэгцэн алхаж заримдаа маргалдаж уурчилж амьдралын их талаар баг багаар суралцаад ирсэн. Энэхүү замналт биднийг хөтлсөн бахархтай чин сэтгэлээсээ талхал илэрхийлээд та бүхний минь зааж сүнсэн бүхэн бидний ирээдүйн гэрэл болсон юм шүү. Мөн өргөж бидний хажууд байж шүүн хүртэл хичээлээ хийсэн ч хичээлийн хооронд байсан биднийг өдөр бүр дэмжиж төгсөлсөн гэр бүл ээж авдаа бас баярлалаа.
та нарын ихтгэл дэмжлэгээр энэ үнээр амруу байсан шүү. Харин үеийн найзуудтай хандаж хэлэхэд та бүхэнтэй хамт энэ аяллыг туулсан минь хамгийн азтай сонголт байсан юм аа. Хүндхэн жаргалтай мөчүүдийг хамтаа тулан хамтаа тулсан бүх мөчүүдэд найзуудаа баярлалаа. Одоо бидний өмнө маш олон хаалга хийж байгаагаас зарим нь айдас төрөлмөн магадгүй зарим нь тогтолт хүрч магадгүй. Гэтэ бид хаач очсон, хийж болсон энэ сургууль цаашлаад энэ анги бидний эхлэл, бидний гэр орон байх болно. Өнөөдөр төгсөж байгаа бүхэндээ баяр хүргэе. Нэмээд Алтан гудсадын ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш ажилтнаа талархал илэрхийлье. Баярлалаа.
She made me feel as the one you do. Simply needs to search, simply cool move. I would understand all your goodness. Champagne home, champagne home, na 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 na, na 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 na, na 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 na, na 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 na. Андуудны цуглардаа хүсэг хүлээсэн өдөртөйгөө онцолгоод хайртай багш минь баярлалаа өгтаа. 2024-2025 оны төгсгөлтөд Эсэтээр хийжлэгдэн амжилттай өгч өөрсдийн хүссэн амрыг зовлон хүлээх гурван давхар сургууль минь насан туршид зурсан санах энэ миний сургууль аа. Эдний өргөнөөс нисэн адрайхан шуухай ихрийхэн зүрхэндээ жаахан охин хөвгөд хിവэрэн эргэж уулзах хүсэн багын зангаараа хөгжилдөж энэ яваанасаа тэртээ гэрэлт урсамжаар хөгжнөө. Өнөөдөр багш одон чимэг өгчтэй математикийн хүрсэн сургуультай 12-ын гэнгийн хамт олноо хөгжиж өрж байна. Хонгор багын андууд мэ Их шазаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан цуцгааж байна уу? За баярлалаа. За энэ сайхан өдөр одоо сургуулийн амжилттай төгсөж боловсролын гэрчлэгээ гардан авч байгаа
баяр мөчийг тохиолдуулан нийт шавнартаа халуун баяр хүргье. За өнөөдрийн энэ үйл ажиллагаанд та намайг урьсан одон чимээ багштай бас хүүхдүүдтэй, эцэгчүүдтэй юуны төрөнд бас баярлалаа гэж хэлье. За саяхан аав ээжийнхээ гараас хөтлөн сургуулийн алтан босгыг алхан орж исэн энэ цаг мөч саяхан мэт боловч эдүүгээ бид хүн 12 жилийг ардаа орхин сурагч насаа сургуулийн танхимаа орхин нэгэн зүгт нисэх энэ сайхан баяртай бөгөөд гунигтай бас нэг талдаа ийм догдолсон сайхан энэ мөч өнөөдөр бидэнд ирээд байна. За ингээд нийт шавнартаа цаашдынх нь ажил амьдралд сурах их үүсдэн өндрөөс өндөр амжилт хүсье. Улс их орондоо хэрэгтэй сайн хүн болцоогоорой гэж багш нь чин сэтгэлээсээ хүсье. За ингээд багш нь түр одоо өгөөд авчлаад 12 жилийн өмнө анхны үсгээ хэрхэн заалгаж хэрхэн сурч байсан тухайга одоо дурсан санж дурсан хичээлээ бүгдээрээ хамтдаа эхлүүлье. Бүгдээрээ 6 настай жаалууд маань самбарт энэ хэсэгт юуны тухай төвчлөгдсөн байна вэ? За модон дээр юу вэ? Таврал мэдгүй. Админ дуртай юу? За тэгвэл алюминий модон тийм үү? За тэгвэл багш нь одоо алюм гэдэг үгэнд ордог авээ үсгийг багш нь танаас өнөөдөр таниулна. Миний хүүхдүүд маш сайн анхаарад өнөөдөр энэ үсгээ үсгээ маш сайн амжилттай сурна шүү. За хүүхдүүдээ. За. Одоо бид нар бэлтгэл үедээ энийг юу? За энэ маань бидний бичдэг шугам. Энэ маань юу? Дээд хязгаар буюу цэг тийм үү? За ингээд багш нь та нар бичиж харуулъя. Бүгдээрээ харж байгаарай. За энэ доод шугамны жоохон дээрээс эхлээд за баруун гар тийш нь эргүүллээ. Дээшээ явлаа, дээд шугамдаа хүрлээ. Буцаагаад өөрлөгөө чиглүүлээд татлаа, доод шугамдаа хүрлээ, эргүүллээ. За ингээд хөндлөн зураас аваад дээд шугам дээгүүрээ давхарлаа. За энэ маань юу? Авээг тэмдэглэсэн үсэг. За бүгдээрээ хэлдэ. Авээг тэмдэглэсэн үсэг. За авээг юугаар тэмдэглэх байх нь үү? Үсгээр үсгээр тийм үү? За тэгвэл том үсгээр хаана бичдэг вэ хүүхдүүдээ? Үгийн чинь бас хүний нэрийг бичнэ. За тэгвэл одоо бүгдээрээ авээг тэмдэглэсэн жижиг үсгээ харъя. За бүгдээрээ хараарай. За мөн л доод шугамны хаан жоохон доороос эхэллээ, баруун гар тийш нь эргүүллээ. За бүтэн тойрог зурлаа. Дахиад дээгүүр нь давхарлаа зурлаа. За доод шугамдаа хөрвөлээ, эргүүллээ. За юу? Жижиг авээг тэмдэглэсэн жижиг үсэг. Одоо бүгдээрээ юугаа өргөд багштайгаа хамтар биччихвэснээ санаж байна уу? За агаас бичдэг тийм ээ. За багш нь хэлэн та нар багшийнхаа яг гарын дуурайгаа бичнэ. За яг нүрсэндээ юу ч төсөөлөхээр доод шугам маань энд байгаа, дээд шугам маань энд байгаа, цэг маань тэнд байгаа гэж төсөөлж тийм өгдөө. За одоо бүгдээрээ бичье. За доод шугамны жоохон дээрээс эхэллээ, баруун гар тийш эргүүллээ, дээшээ аяарх явлаа, цэгэндээ хүрлээ, буцаагаад яг өөрлөгөө чиглүүлээд татлаа, доод шугамдаа хүрлээ, эргүүллээ. За одоо хөндлөө хийгээрэй. За гой бичиж яваад харъя. Гарын хөдлөгцөн нэ. Өсгөөгийн гарыг хөдлөгцөн өсгөө муухай өччээд. За. Өөр бичиж чадахгүй юм байна. Багш гарын дээр бичээд төлөх юм бэ? Тин чихэр ахгүй харна. Бассаа гэж хамаараа. За. Баярлалаа. За өөр хэн бичиж дууссан бэ? За зориг бичиж дууссан. За зоригод за баярлалаа. Гоё утсан. За эндээс надад хожигдчихгүй дээ. Шөө хэн бэ? За. За масса. Дээгээ сахилахгүй те дагараач.
Яа. Хонгор багын андууд мэн Орон жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн Насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь Насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Одоо бүгдтэй бэлгэлийг бодоод ингээд хоёр хос хутал бэлгэлж байгаа. За энэ нь хол явж ихийг сураад, за эрдмийн ихийг шамдан сурч, одоо хол явж сураад эх орондоо одоо эрэгтэй хүн болж одоо Монгол улсынхаа хөгжил дэвшилтэд үнэтэй хөв нэмэр оруулаарай гэж одоо багш нь хөвгүүдтэй бас ийм хос хутал бэлгэлж байгаа маа. Нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны найнгийн холбоо Хитэж мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Цахвэ утгал санчхтаг Монгон багын андууд мэ Болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор Багын гитарч юм байсан, одоо дахлахын гитарч бас ийм байгаа. Энэ үлгэр дурайлыг үнэхээр одоо сургууль бүр бид аймаг улсын хэмжээнд харуулж чадсан ийм мундаг хүүхдүүдийг төрүүлж өсгсөн ээж аавуудаа юуны төрөнд маш их баярлалаа гэж хэлье. Хүүхдүүдтэй бүгд нь хайртай шүү гэж нь. Ингээд та нарын эсэлтийн шалгалтанд өндөр оноо үзүүлж өөрийнхөө хүссэн, сонирхсан, дурлсан мэргэжлийн сонгож суралцаад улс их орондоо хэрэгтэй аав ээжийн ачийг хариулсан элбэрэл дүүрэн аав ээжүүд болоорой гэж багш нь чин сэтгэлээсээ шавнартай хүсье. Ингээд баярлалаа. Баяр амар гоё л зүгээр төсөөлснө шал өөр юм байна. Хүмүүс ингээд амар уйлна гэдэг байхгүй. Тэгээд би болохоор за арайч уйлахгүй байлгүй гэж бододсон чинь амар өнхөрөөлт юм байна уу? Нүн асгартлаа л байлаа. Англи багшаараа хичээ заалах дурсамж зан дурсамж яасан тийм өмнөх дурсамжуудаа эргээ санаад шүлэг уншиж байгаа тэднийгээ эргээ санаад амар гоё. Ангийнхнаа хандаж өгч байна. Ангийнхнаа хандаж баярлаа, хайртай шүү. Тэгээд дандаа хамт байдагт баярлаа. Тэгээд олон жилийн дараа ч гэсэндээ ингээд үргэлж хамт байж ингээд зүрх сэтгэлээрээ ч гэсэндээ хамт байх болно гэж хэлмээр. Өнөөдрийн хүү сайхан өдрөдөө мөнгөн онхны баяраа хийж байгаа. Одон жимэг багштай 12-ын Г ангийн нийт хүүхдүүдтэй. За мөн одон жимэг багштай бага ангийн багш бэлэг жаргал багштай. За тэгэл бүхэл одоо хичээл ордог багш нартай баярж талархснаа өөр хүүхдийнхээ өмнөөс эцэгчүүдийн өмнөөс илэрхийлье. Тэгээд хүлдээ бас одоо ингээд сурагчийн ширээнээс оюутны ширээнд
амьдралын их замд ингээд одоо гарч байна. Аз жаргал, сайн сайхан одоо зорилготой хүрэхий хэлж тэрэлэг өргөн дэвшүүлье. Тэгээд багш нартаа баярлалаа. Үүдээ баярлалаа. Аз жаргал, сайн сайхныг хүсье. Хонгор багын андууд мэн Орон жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн Насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь Насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа сончохтаа Ойхон багын андууд минь Урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь Энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь Эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянgat жилүүдийн алтан дусаач хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны найнгийн холбоо Ангийн багштай мөн ад найз нөхдөд энэ сайхан орчныг бүрдүүлсэн эцэгчтэй гол талархал илэрхийлж байна.
Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа хайрт хүүхдүүдтэй болоод эрхэм хүндэт Эрдэнэт багш тандаа энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. 12-ийн ангийн эцэгхийн зөвлөлийн төлөөлөн бид ирсэн. Ингээд баярын арга хэмжээ тохиолдуулаад ангийн багш боловсролын тэргүүний ажилтан Алтан гац содонд хайрт багш Одон Чимэг таныг ихүү тайзнаа үзсэн болж байна. Математикийн гүнзгэр улсаас сургалттай анги хэмээн алдартай, амжилттай, уяасдаг энэ олон хүүхдүүдийг нэгтгэн өндөр амжилттай сургаж өдөрт бүрэлсэн эрхэм багш тандаа эцэгхийн зөвөөс бид халуун талархал илэрхийлж одоо бэлгийн дээд эцэгхийн баглаад өргөн барьж байна. Та бүхэн аваа. хангад аюу сайн байна. Тэгээд нь хайртай шүү гэж яа. За өнөөдрийнх нь одоо амьдралын замыг ахиж зорих байгаа та бүхэндээ амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээд цаашдынх нь сурлах хөлмөд өндрөөс өндөр хүсэж бүгдээрээ 800 оноо гэж хүсээрээ. Хонгор багын андууд мэн орон жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн цацалхтаа сончхтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ.
багын андууд мэн Орон жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн Насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь Насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа сончохтаа Ойхон багын андууд минь Урсах цаг хугацааны Итгүүгийн хавар дэндүү сайхан Энэтэм дөрвэй Навайг очир сургуулийн мөхтэй гэдэг. Тэгээ би энэ ангиасаа 6 дугаар ангиасаа ер нь суралцж байгаа. Тэгээд ер нь цогцлын баярын сэтгэлдээр амар гоё юм. Бүр ингээд төсөөснөөс илүү бүр ингээд амар гоё. Хэдэж ер нь ийм жаргалтай байж үзээгүй. Тэгэхээр гоё. Тэгэхээр гоё байна. 12 дугаар ингээд төгсөж байгаа ингээд амар гоё байна. Ангийнхан даандаж илгээд ирээдүйд хүссэн мэргэжлээ аваад ээжтэй амжилттай оролцоод ингээд бидний ингээд нэгнийгээ мартахгүй үнэхээр ингээд гоё байна. 12 жил сургуулиас амжилттай суралцаж төгсөндөө үнэхээр их баяртай байна. Өнөөдөр бүр үнэхээр амар тийм happy, үнэхээр жаргалтай. Бүгдэнд нь баярлалаа. Бүр нэг жоохон Одноог шиг гэдэг юм ярих гэж хуйлж үйлчих гад нэг тийм айгүй гоё байна ер нь. Ингээхэндээ тэгээ хайртай шүү гэж хэлээ. Сургуульд орсноос хойш 12 дугаар анги хүртэлх хугацаа үнэхээр хурдан өнгөрөөсөө гэж боддог байсан. Гэхдээ одоо ингээд төгсөөд анги хамт олонтойгоо байх хугацаа маань үнэхээр бага гэж бодохоор энэ өдөр дахин дутагтаасаа гэж хэлж байна. Ахны хайн зөвхөн үнсээ чихэл байсан сэтгэлийн хүн ахны хайн зөвхөн тошоо юусан үнэн хайрын чайгуна Хонгор багын андууд мэн Орон жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн Насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь Насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа сончохтаа Ойхон багын андууд минь Урсах цаг хугацааны нэгсэн сэтгэл минь Энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь Эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны найндаг холбоо
хизээч мартахгүй зүудэлж хоосон цагаан шөнөө би мартахгүй цахмын утгад санчхтаа монгон багын андуудмэ болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмэ touch the roots.